Интерпренерүүд маань алхам тутамдаа олонний өмнө гарч илтгэл тавих, бусдыг итгэн үнэмшүүлсээр ирсэн. Тэд үргэлж бусдыг сэтэлжүүлж, итгэн үнэмшүүлж байдаг. Энэ чадвар нь тэдний хамгийн гол зэвсэг гэхэд хэлцдэггүй. Apple компани Think Different сурталчилгааг олон нийтэд цацхын Steve Jobs гайхалтай илтгэлээр маркетер болон борлуулагчдаа цэнгэлсэн. Ажилчид, харилцагчид, хөрөнгө оруулагчид гээд тэд бүхий л хүний өмнө илтгэл тавих шаардлага урган гардаг нь үнэ. Харин үнийг амжилтаа давж чадсан хүн л жинхэнэ энтерпренер мөн ажээ. Өнөөдөр Монголын өөртөө итгэлтэй 1000 залуугаас 36 залуу шалгарч үлдээд байгаа билээ. Эдгээр залуус нийгэмд хэрэгтэй бизнес төсөл боловсруулж энтерпренер болох үе шатаа нэг алхмаар ойртуулсан. Харин өнөөдөр Монголын шилдэг компаниудын гүйцэтгэх захирлуутай хийсэн ярилцлага үндсэн дээр шилдэг 10 тодорхой болно. Эдгээр ярилцлага маань болсон, үр дүн гарсан. Үр дүн миний гарт байгаа 36 дугтун дотор шилдэг 10 залуугийн нэр байгаа. Хамтдаа шалгаруулцгаая. Шилдэг 36 залуучуудаа дахин баяр хүргэе. Та бүхэн яг энэ цаг мөчид яг энд зогсохын тулд хэд хэдэн хүнд шалгуурыг давсан. Харин өнөөдөр игнэнээс 26 залууга хасах болно. Шилдэг 10 залуу үлдэнэ. Миний гарт байгаа энэ дугтун дотор тэнцэн тэнцээгүй гэдэг нэрс өөрсдийн чинь нэрэн дээр бичигдсэн байгаа. Нэр нь бичигдээгүй залуус яг энэ цаг мөчид энэ талбайг орхин шилдэг 10 залуучууд үргэлжлүүлэн энтерпренер болох үе шат руугаа ахих болно. Хамтдаа шалгаруулцгаая. Үзэгчдээ Монголын шилдэг энтерпренер залууг шалгаруулах хуралдаа ниймэн сүүлийн шат улам төгсөөр. Өнөөдөр шилдэг 36 залуугаас маань шилдэг 10-т хэн үлдэх вэ? Энэ асуултын хариу жилийн 30 сая төгрөгийн санд бүхий ажлын баримт хэн очих хариултыг илүү тодорхой болгоно. Ингээд шилдэг 10-ийн нэрийг хамтдаа тодруулъя. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж, дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж, эрсдэл даах чадвараараа Монголдо номер 1 боллоо. Таны удирдах буй бизнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хөрвүүлэн шинжилэн, эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Жилийн 30 сая төгрөгийн цалингийн орлоготой ажилд хэн нэг шат ахих вэ? Одоо бүгдээрээ харцгаая. Эхнээсээ задлаа. Нэг нэгээрээ. Баяр хүргэе. Тэнцсэн байна. Дараагийн нэр хэн блэ? Очрот. За очрот. Тэнцсэн байна. За тэнцээг байлаа та бүхэн итгэлээр өрдөөсөө унж болохгүй. Энтерпренер гэдэг бол алддаг. Алдаагаа харин дахин давтахгүй байх хэрэгтэй. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн удаа оролцоорой. Дараагийн удаа илүү их амжилттай шилдэг 10-т үлдэж, за бүр цаашлаад шилдэг 3-т үлдээрэй. Амжилт хүсье залуучуудаа баяртай. Сурлага хөтөлмөрөөр амжилт хүсье та бүхэнд. За. Тэнцэн залуучуудаа амжилт хүсье. Баяр хүргэе. Тэнцээгүй залуучуудаа сурлага хөтөлмөрөөр амжилт хүсэж дараа жил эргэж ирээд илүү сайн оролцоорой гэж хүсье. За дараагийн оролцогч Саруул Зул. Саруул Зулыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Саруул Зул. Тэнцсэн байна. Саруул Зул тэнцсэн байна. Баяр хүргэе. За дараагийнх. Нэр хэм блэ? Анх цэцэг. Тэнцээг байна. Намхай. Тэнцээг бол готрахгүй зү. Готрхгүй. Өө тэнцээг байна. За чамд амжилт хүсье. Дараагийн удаа оролцоорой. Тэнцээг байна. Санаагаар унаагүй зү залуучуудаа. За. Тэнцээг байна. Тэнцээ оролцогч ганцхан байлаа. Хэн блэ нэр? За баярлалаа. Тэнцээг байна. Эмэгтэй оролцогч маань тэнцээг байна. Чин зөрөгт Айн Рэнд.
Амжилт хүсье. Харамсалтай. Цэлмэг. Цэлмэг тэнцсэн байна. Цэлмэг тэнцсэн байна залуучуудаа. Баяр хүргэе. Одоо энэ багаас нэг хүн тэнцсэн байх хэвээр. Нэг хүн тэнцсэн байх хэвээр. Тэнцээг байна. Амжилт хүсье. Харамсалтай байна. Барсбек. Барсбек тэнцсэн байна. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Тэнцээгөө залуучуудаас гэсэн баярлалаа. Манай нэвтрүүлгийг дараа жил дахин сонгоорой. Та бүхэн шилдэг байхын төлөө олон шалгуурыг давсан шүү. Амжилт хүсье. За дараагийн баг Ламсүрэн. Тэнцээг байна. Харамсалтай байна. Нэр Өрлөг бол. Тэнцээг байна. Хэн блэ? Эрдэнэ очир. Тэнцсэн байна. Эрдэнэ очир тэнцсэн байна. Эрдэнэ очир тэнцсэн байна. Манайхан баяр хүргэе залуучуудаа. За. Хэн блэ? Бэлэг Дэмбэрл. Тэнцээгүй гэж. Зүгээрээ. Дараа жил дахин орлоо. Одоо ингээд жил төгсөж байгаа. Дараа жил. За амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За. За ган төгс шалгарч юу шалгараагүй юу? Шилдэг аравт үлдэж юу үлдээгүй юу? Тэнцсэн байна. Ган төгс тэнцсэн байна. Баяр хүргэе. Тэнцээг байна. Булган тэнцсэн байна. За энэ нэр юм лээ. Дашны юм. Яасан хүмүүст итгэлгүй юм. Хөөд хийцээгүй. Зүгээр үстэй. Зүгээр. Энэ жил төгсөж байгаа юу? Гүү. Тэгвэл дараа жил оролцоорой. Орноор. Яг камер байлаа. За, булган. Удал. Удал тийм. Тэнцээг байна. Дараа жил дахин оролцоо. За. Амжилт хүсье. Баярлалаа. Чиний чи юу лээ? Цэнгэл байсан. Хоцорж ирсэн оролцогч байна. Харамсалтай. Энэ жил хэдгээр хүрсэлээ? 2. Дахиад 2 жил байгаа юм шүү дээ. Тийм байна. Амжилттай оролцоосэй. За баярлалаа. За дараагийн. Анар. Тэнцсэн байна. Окей. Баярлалаа. Булган баха. 8. Тэнцээгүй. За харамсалтай байна. Амжилт хүсье чанд. За сурлагууд нь амжилт хүсье. Шилдэг арга маань ийхүү тодорлоо. Энэ бол Монголын шилдэг компаниудын гүйцэтгэх захирлуудын сонголт байсан. Харин нэвтрүүлгийг орхиж байгаа оролцогчид маань ирэх жил улам сайн бэлдээд ирээрэй гэж хэлэх байна. Та нарын дунд ч гэсэн энтерпренер залуус олон байгаа. Яагаад гэвэл энтерпренерүүд аз үйдэж бас алдаан дээр суралцдаг шүү дээ. Урагшаа залуусаа. Өчигдөр ярилцлаганд орсон тий. Өнөөдөр үр дүн гарчлаа. Харамсалтай тэнцсэнгүй. Юун дээр алдчих. За ер нь яг асууж байгаа асуултын яг гол хариултыг өгөхгүй нэлийн тойруулж гисэн юм шиг магадгүй. Тэр талаараа л жоохон алдаа гарсан баг. Тэрнээс бол бусад талаараа дэж өгч чинь. Сэтгэл готарсан юм зүйл байхгүй шүү дээ. Гайгүй. Тэгэл их юм төлөвлөсөн байсан уу? Тэг ер нь бол бодж лээсэн тий. Төлөвлөж лээсэн. Тэгтээ тэгэл бас нөгөө яг хүний өөрийн бас төлөвлөсөн юм гэж байгаа. Тэрийгээ тэгэл үргэлжлүүлэх болох л та. Залуу энтерпренер нэвтрүүлгийн маань шилдэг 10 төлцсөн ганцхан эмэгтэй оролцогч бол Уянгаа байлаа. Тэгээ Уянгаа маань маш сайн оролцлоо. Тэгээд ярилцлаганд ямар захиралтай ярилцлаа? Бат эдэр захиралтай ярилцсан мандал даатгалын тийм. Тэгээд тэнцэндээ маш их баяртай байна. Тэгээд өөрөө сая ирчээд бүр итгэсэнгүү. Тэгээд цаашаа харин тийм хоцроод ирсэн. Тэгээд цаашдаа маш их хичээнэ, улам их хичээнэ гэж хэлмээр. Сая ингээд энэ дугтууга задлсан чинь тэнцсэн гэдэг бичиг гараад ирэнгүүт ямар санагдсан? Маш их баярлсан. Тэгээ ямар ч талаас өчтөр ерөнхийдөө бол баг өөртөө ихтэй шахах байсан гэхдээ ихтэй бол. Гэтэ яг дугтууга задлахтаа бол амар сандарч байсан. Тэгээ өчтөр ярихдаа ч гэсэн би ганцаар захиралтай айгүй
ер нь хувийн бодлоос ер нь сайн ярьсан. Тэгээд өөр хэвлэл мэдээллийн талаар ер нь өмнө ажиллаж байсан болохоор тэгээд ерөнхийдөө сайн ярьчлаа. Тэгээд мэдээллийн хэрэгсэл хэвлэл мэдээллийн талаар бид хоёр их ярилцсан. Ганцаар захирал ер нь хэвлэл мэдээллийн том үйл ажиллагаа их явуулдаг. Тэгээд тэрнийхэн талаар ер нь их ярилцлаганд дунд бас тэмцсэн гэж бодож байгаа. За шилдэг 10 оролцогчийн нэг ганц төгс. За манай ганц төгс маань маш мундаг явсаар гад энэ шатанд ирлээ. Тэгэхээр багийнхан хандаж юу гэлэх вэ? Багийн чинь гишүүдийн зүгээс баг мөн бас хасагдлаа тий. За манай баг ерөнхийдөө 7 лав байсан. 6 лав байсан. За тэгээд 2 дугаар шатны тэмцээнээс бол 5 шалгараад тэгээд сая 5 багийнхан маань одоо ярилцлаганд орсноос бол 2 нь үлдлээ. За хоёрын нэг нь бол Уянгаа гэдэг охин байгаа. Ганц охин маань үлдсэн. За тэгээд сая бол тэнцэн гээд тогтоогоо харахыхаа хараад баярлахын хажуугаар бас жоохон гунлаа. Яагаад вэ гэхээр яг ингээд цуг төсөл боловсруулад бас 7 хоног ч гэсэн богино хугацаанд сайн найзууд болсон. Найзууд маань бас жоохон хасагдаад тэгээд баг зэргийн гунигтай л байлаа. Одоо тэгээд шилдэг 10-т үлдчихлээ. Зорилготой өрөхөд ганцхан алхамд үлдлээ шүү дээ. Юу утгач? Хичээн дээ. Сая гэрийнхэндээ хэлв үү? Хэлээг байна. Одоо очиж байгаа зүгээр үзүүлэх гээл. Маш том сюрприз болох бах тий. Тэх бах. Амжилт хүсье шам. За. Өөртөө ихтэй мянган шилдэг залуугаас авиас чадвар мэдлэг чадвараараа шалгарч үлдсэн 10 залууг та бүхэн харж байна. Эдгээр залуус жилийн 30 сая төгрөгийн цалин бүхий ажлын байранд очихдоо нэг шат ахлаа. Одоо эндээс цааших үе шатанд та бүгдийн зөвхөн мэдлэг чадвар, авиас бүхэл зүйлээ дайчлан ажиллах үйлдэлээ. Та бүхэнд амжилт хүсье. Энэ шилдэг 10-т багтаж чадаагүй ч гэсэн хасагдсан 26 залуучуудаа мөн амжилт хүсье. Энтерпренер гэдэг бол алдах эрхгүй хүн биш байдаг. Алдаж болдог, харин алдаагаа дахин давтахгүй байх боломжтой. Монголын залуу энтерпренер нэвтрүүлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. Та бүхний өмнө залуу энтерпренер нэвтрүүлэг үргэлж нээлттэй авах болно. Та бүхэнд амжилт хүсье. Шилдэгт аврагдуулсан залуучуудаа дараагийн үе шатанд амжилттай оролцох хүсье. Баярлалаа та бүхэнд. Бас нэг ийм санаа хэлэхгүй. Хэрвээ тийм сайн хүмүүсд байгаад байгаа юм бол одоо Goldman Sachs, JP Morgan, Coca-Cola, Google ч гэх юм уу. Google-ийн нэг кино гарсан байсан шүү дээ. Internship. Зуны cap Goldman Sachs гэдэг байхгүй. Яг ажил дээр хийж байгаа захирлууд cap ажиллуулаад шилдэг залуучдыг багаар нь оролцох нүддэг байхгүй сармаар. Тэгээ ийм супер одууд болгож бэлддэг. За бид техник хайшаа. Манай UMC group мандал дээр тим хийх яасан юм зү. Нөө 36 хүүхдээ оруулж байгаа тийм. Гэс нэг юм санаа гарч илээ тийм. Би бодоход бол их зүг. Бид их дээр үес биш. Нэг юм хийя гэж яриа л гэдэг. Энийг юу гэж бодож байна? Одоо шилдэг 10 залуу маань өөрсдийн бэлтгэсэн илтгэлээ тавих үлдлээ. Гүйцэтгэх захирлууд нэг илтгэлийн сэдв өгсөн байгаа. Түүнээс нэг сэдвийг нь сонгож илтгэлэн тавих учиртай. Энэ даваа бол эхний 3 шилдэг оролцогчдыг шалгаруулж бизнесийн ертөнцид суралцах, амжилт гарах, гүүр тавих чухал үе. Залуус тус тусын бодол өвөртөлж байгаа. Хамтдаа сонсъё. Тэгээ миний одоо зөвлөлттэй би ингэж бодож байна. 20 дугаар шатнд дээр 6 баг бүрдлээ цааш нь явсан шүү дээ. Тэгээд тэр 6 баг чинь амар эсвэл сантурш амар нэг баг болоод нэг санаа гараад цаашлаад тэр санаа бүгд л амар дотор ихтэй байгаа. Энэ санаа ингээд цаашлаад бүр амар хэрэгжээд бид 6 дээр ажиллаад явна гэсэн итгэлтэй байхад ингээд 20 дугаар шат дуусмаа тэгээд бүгд ингээд багийг тараачдаг. Тэгээд тэр одоо тэр тун сайн гой гарч ирсэн санаа ингээд барыг эзэнгүү болоод ингээд задарчдаг. Яг тэрнтэй адилхан одоо зуны камп ажилладаг бас нэг хүний нөөц юугаар ягаал нэг ID гарч ирэхэд тэр нас ингээд зуны камп байх болчих юм бас ингээд санаа өгөх гэдэг байна.
чад төрөлхөд бол өөрөө нэг сонслогтой байгаа даа. Жишээ нь 2 дугаар шатнд дээр хийх бол багаар ажиллах чадвар, 3 дугаар шатнд дээр бол үнтэй яаж зөв ярих уу гэл тэр талаас их аягүй их бодож орж байгаа юм шиг үсэн. Төрөл одоо болгоомжтой ихтгэл талаас хийсэн ярих уу гэл. Чи мундаг гэх чамайг Монголын хамгийн мундаг дийлэр гэл зах зээл ярьж байна те. Үнэхээр чи мундаг юм байна. Зүгээр юм том банк байгаа учраас тэр банкны одоо давалгаанд чи яваад байгаа юм шүү. Том хөлөг онгоц ингээл явахдаа тэрний дээр явсан би мундаг учраас ингээд хүрээд ирлээ гэж ярьж болохгүй үстэй. Тэгвэл унтсан, самбирцсан, дууссан юм дээр очиж босгоод ир. Тэгээ босгоод ирч чаддсан бол үнэхээр чи мундаг юм байна гэдэг чамд итгэе гэж би өөртөө хэлсэн. Тэгээ 27 оноос би банкны сектороос гараад тэнгэр даатгалаа. Тэнгэр даатгал болж өчүүхэн жижигхэн компани хэлээ ш. Гүйс захирлаар очиж байгаа. Би цалин эдийг авах гэсэн. Би эхлээд төмсгий цалин гарах гэсэн. Би харсан. Үнэхээр бага байсан. За уучлаарай би дэд захирлаасаа тэг 3-4 дахин их цалин авч чадахгүй. Тэгэхээр яг би гүйс захирлын дэд захирлаас жоох илүү өгч. Гэт авсан миний цалин би тэр тэнгэр даатгалаас гарan гартлаа тэр цалингаар ажилласан. Тэр цалин бол миний одоо ганцоочийг юунд даатгал. Буцаад энэ төрөд тэнд төрөд банкудаас дуужсэн цалингаас 3 дахин бага болсон. Гэхдээ надад өөрийгөө байлдан дагуулж өөрийгөө ялах нь амны чухал байсан байхгүй тэр цалин биш. Яг тэ тэг хүн аргалуулаа амьд шүү. Би дилер байхад телевизээр аявих гарч ярьдаг байсан 80,000. Яг сүлд нэмэлтээ 120,000. Цалинтай 2,000 төгрөгөөр зангаа зүгээд 5,000 төгрөгөөр сорооч аваад өмсөд хүн гоё харагдаж болдог байхгүй. Тэрийг л бодох. Тэрийг ерөөсөө хүмүүс боддог. Тэр чинь нөгөө хэрэглэгч менталитет гэдэг. Чи яс би цалин өгөхгүй учраас гоё харагдахгүй. Одоо чи манай тим мэрэгчлээд телевизээр гараад юм ярьж. Одоо бүгдээрээ төрүүлэхгүй юм чинь тэгээд уралдаан тэмцээнд битсэн. Гэхдээ бүгдээрээ эндээс хожиж гараасаа гэж байна тий. За. Баярлалаа. Манай шилдэгүүдийн эцэг их найз нөхдийн төлөөллүүдтэй уулзлаа. Тэд манай оролцогчдын тухай юу гэх бол ямар ч байсан шилдэг 10 маань аав ээжийн сайн хүүхдүүд сургуультай манлайлагч найз нөхдийн итгэл тандууд болох нь бидэнд танигдсан. Ингээд тэдний тухай бусад хүмүүс юу ярихыг сонсъё. Оросын улбанаас их сайд яамны харьяа 10 жил төгссөн. Онц алтны дата төгссөн. Тэгээд ер нь 10 жилийн байх нь ер нь тийм нийтч хамт олонч тэгээд тийм тусархуу ер нь ямарваа нэгэн найз нөхдөд нь тэгээд туслаад өгөөч ингэж өгөөч гэдэг үгүй гэж ерөөс хэлэхгүй надад заал гэдэг. Хүн болгоны одоо тусын ачийн хариудаад тусалж явах тийм л өгтэй юм. Оюуны уралдаан гэдэг чинь их сонь шиштэй. Тийм учраас бүгдээрд нь одоо амжилт хүсье. Багын л ер нь бие даасан нь хийж байгаа нэг зовоодгүй. Тэгэхээр ер нь өөрөө бие дагаад юм хамаа хийчдэг ер нь тиймэрхүү л хөвгтэйсэн. Эхлээл нисэгч олно гэдгээс мөрөж.
Тэгэл дараа нь энэ мэргэжлийг сонгол тэгэл орсон та. Ер нь одоо ингээл манай Монголын залуучуудыг бас дэмжсэн тий. Одоо энийг бас ингээд төр засгаас нь дэмжиж өгдөг. Тэрэнд нь бас хайрч явж байна л гэж. Урд нь бас олимпиад юунуудад оролцож ирсэн болохоор өөрөө л тэгээ бие дагаад явчихдаг гэсэн болохоор энэ удаад өчигдрөөрөө маргааш савтаа юу гэж л асуусан. Ер нь бол би сүүлийн одоо энэ санхүүгийн засгийн дээд сургуульд орсон цагаас хойш өөрөө бие дааж байгааг айгүйх олж харж байгаа. Тэгэхэд яг ер нь ингээл байдлын ажиглаад байхад өөртөө их зорилго тавьдаг болж тэл гэж би анзарч байгаа. Яг бүх хүүхдүүдэд амжилт хүсэж байна. Их олон юмд орж өөрийгөө сорж, өөрийгөө нээж, өөрийгөө тэхийн тулд үзэж, харж, сонсож одоо унших энэ бүгдэд одоо маш их ач холбогдолтой. Тийм учраас орж байгаа бүх хүүхдүүдэд амжилт хүсье цөмөрөл адилхан өрсөлдөгч хэнийч аав ээж, хэнийч хүү охин төрүүлсэн байсан би баярлах болно. Манай хүчин их нийтэж, нээлттэй, тэгээд бас их амьтанд их хайртай. Ер нь амьтны зулцыг бол ямар ч амьтан биш хайрладаг. Тэгээд найз нөхдөд их нээлттэй, надтай ч гэсэн яг найз нөхдөд шиг харьцдаг. Хоёрын хувьд бол нуугаад ах юм байдгүй. Бүх юм л одоо хөгжим юу сонирхох тэр болгоно хоёлаа ярилцдаг. Гитар дээр хөгжим сурсан ч надад сонсгодог те. Ер нь нээлттэй бас зорилго тавих юм бол тэрнийхээ төлөө хөдөлмөрлөдөг. Минийхэр бол их уншдаг би тэгж боддог. Тэгээ бас одоо хэл сурна гэж шалгалт өгөх юм бол өргөл залхын тутамдаа бол тэгээ үгээж хийдэг ч юм тэрнтэйгээ холбоотой уран зохиолын ном уншиж ч юм. Ер нь бол уншдаг, хөгжим сонсно их олон янзын одоо хоббитай тийм л өөртөө хандаа. Мэдээж хүүгээ мэдээж төрүүлээсэй гэж хүсэлгүй яхав. Гэхдээ би бүх хүүхдүүдэд амжилт хүсэж байна. Ирээдүйд энэ хүүхдүүд маань ирээд найз нөхдөд болно. Ирээдүйн цаашдын зам бол урт байна. Тэр болгонд ирээдүйд бас өөрсдөө бизнесийн түншүүд болох юм уу, хамтарч ажиллах түншүүд болно шүү дээ. Тийм болохоор би бүгдээрэнд нь амжилт хүсэж байна. Манай хүүхдийн онцлог бол одоо бас яг л өнөөдрийн нийгэмд байгаа цаг үеийн бас мэдрээ зэрэгцээд алхах юм хүсэл сонирхолтой одоо асар том юм зоригтой тийм нийтч юм идэвхтэй хүү байгаа. Тэгээ хамгийн гол нь яг одоо энэ тэмцээнийг зохион байгуулж ингээд нийгэмд болж байгаа энэ сайн сайхан үлийг бусдад түгээн дэлгэрүүлж байгаа энэ явдал нь бас их надад их зөв зүйтэй сургамжтай зүйтэй санагч байна да. Энэ хүүхдүүдийг манлайлаад өнөөдөр те ингээд шилдэх 10-т оролцсон бүх хүүхдүүдэд баяр хүргэж байна. Тэгээ хүүдээ мэдээж одоо энэ олон аавын хүүхдүүдтэй сурсан мэдснээ бас одоо үнэлэх чадвартай одоо түүнийг бусдаа одоо хуваалцаад өөрийгөө илүү дайчилж илүү ихийг сурахад төлөө явж байгаад нь ээж нь байн баярлаж дэмжиж явдаг. Тэгээ хүүдээ одоо амжилт хүсье. Манай охины хувьд гэх юм бол ер нь альва юмд их нямдаа, тууштай их уул сууртай ханддаг. Багасаа ер нь их математик хэлний хичээлд их сайн байсан. Тэгээд ер нь ном унших дуртай. Ерөнхийдөө бол ямар ч хүнтэй их элен далангуй нээлттэй харьцдаг гэж би боддог. Ер нь бол одоо боловсруулаараа хэмжигддэг бас өнөө үед бол иймэрхүү төрлийн тэмцээн маш олныг явуулж охиныгоо ч мөн бусад хүүхдүүдийг ч гэсэн өөрөө өөрсдөө сорж мэдлэг боловсруулалтаа дээшлүүлж цааш тааштай бас туршлага хоригдлуулаасай л гэж хүсэж байна. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээ энэ тэмцээнд орсны ч юм сайн мэдээгүй байсан. Тэгээд нэг юм дараа нь хичтэй хэлнэ л гэдээсэн. Тэгээ энэ тэмцээнд ороо шилдэг аваад шалгарсан байгаад наа хүүхдүүд их баярлж байна. Манай дүү бол айгүй нээлттэй. Тэгээ надтай бол найз шилээдэг л да. Тэгээ өөрийнхөө мэдээж өөртөө тохиолж байгаа юмудаа хичтэйгээ их зөвлөлддөг, ер нь хэлдэг л дээ. Тэгтээ саяны удаад бол манай дүү мэдээж өөрөө бас их бодсон юм шиг байна. Энийг хэрэг би амжилтанд хүрэх юм бол одоо оролцоо төрүүлэх юм бол би хичтэй гэнтийн бэлгээрэй гэж бодсон юм. Саяны удаад бол дүүгээ тэгж хэлэхэд нь бол үнэхээр их баярлсан. Тэгээд ер нь бол өөрөө айгуу тийм нийтж аливаа сургуулийн одоо зохиогч янз бүрийн юмд айгуу их оролцдог. Тэгээд хүмүүс ер нь л айгуу тийм хүнтэй айгуу зөв харьцаатай. Тэгээд бие дааж юм хийдэг хүүхдүүд байгаа л да. Мэдээж энэ тэмцээний уралдааныг бол цаашдаа зохион байгуулагдасаа л гэж бодож байна. Ингэснээр бол олон хүүхдүүд одоо өөрсдийнхөө боломжийг нээж дээ тий. Тэгээд мэдээж биеиндээ туршлага хуваалцж чинь өөрөө ч гэсэн аюул туршлага цуглуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэмцээн бол цаашдаа ер нь өөрчлөх зүйтэй л гэж бодож байна. Анхаа герман хэллээр хэлд орсон. 9 нас хүртэл германд амьдарсан. Маш их цаг байрна. Дээр нь одоо юмыг бол
бүр дуустал нь яг ингээд нэг юм бүр үнэн сэтгэлээсээ хийдэг. Дэлмиг ер нь багасаа тэгээд бие даагаад явцсан болохоор за энэ нь ийм болохгүй юм руу ингээд байна уу, тэр нь тэгээд байна уу гэд хэлүүлэхээсээ илүүтэй өөрөө бол аюу тэр юмыг ойлгох чадвар бол суудсан. Тэгээд хүнээр нэг илүүлээд идэггүй. Энэ хүүхдүүд чинь одоо бүгдээрээ л нөгөө нэг арчлын дараах үеийн шинэ бүтээгдэхүүнүүд шүү дээ. Энэ хүүхдүүдээс ингэж толгойд нь одоо орж ирж байгаа шинэлэг санаа тий энэ бизнесийн одоо энэ юунууд бол бидний үеийнхний үеийнхэнд бол баг л бас хэцүү болтохоор тий маш тийм сайн төслүүд бичсэн байна. Тэр бичигдсэн тэр төслүүдийг ингээд илтгэлийг бол сонсож авахд бол хүүхдүүд бол үнэхээр л одоо 90-ад оны хүүхдүүд гэдэг бол харуулж байна. Ер нь бол их нээлттэй. Тэгээд дүүтэйгээ наадтай ээж автайгаа ер нь бол их нээлттэй найз нөхдөд харилцдаг. Аливаа асуудал толгорвол өнөөрөө ярилцдаг. Эцсийн шийдвэр бол ер нь өөрөө гаргадаг. Хүнээс бол их тийм зөвлөгөө авах дуртай. Гэхдээ эцсийн шийдвэрийг бол өөрөө гаргадаг их тийм. Хувь хүн талаасаа бол ер нь бол их нийтч. Тэгээд бас аливаа зүйлийг ингээд бүр улын халтал ингээд хийх дуртай. Юмыг сурыг мэдээ гэсэн хүсэл сонирхол ихтэй. Тэрнээс гадна нийгмийн итгэх бол маш их сайтай. Аль багасаа л ямар нэгэн тэмцээн уралдаан зохиогдно, аль ч тэмцээн уралдаанд өөрөө орё гэсэн сонирхолтой. Бид нар ч ер нь их дэмждэг тэрийг. Ер нь ярих чадвар сайтай шүү. Өөрөө нэг оюутны холбооны дарга марга гэл тэр талаараа мэдээж олон хүнтэй харьцсан, илтгэл тавина. Тийм болохоор тэр илтгэлийн тал дээр нэг санаа зовхгүй байна. Нийт шилдэг 10 оролцогчдод бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэр дандаа дүүгээ маш сайн амжилттай байгаасаа гэж хүсэж байна. За эхэл ер нь нийгмийн итгэх сайтай, юмд их итгэхтэй. Тэр баг байхын л ерөөс янз бүрийн уралдаан тэмцээнд их оролцдог. Тийм хөвгтлээс янз бүрийн олимпиадад тэгэл таавар гэдэл дээрс багасаа л тийм юмд ордог. Ер нь их бие даасан, багасаа л бие даасан. Ер нь тэгэл нэгэн талаар тэр уралдаанд оролцож байгаа хүн чинь бодвол дөрвөлнө л гэж бол бодож оролцож байгаа. Тэрний хатгалал сайн явах хэрэгтэй гэж хэлж байгаа шүү дээ. Шалгарч үлдсэн 10 хүүхэдтэй бүгд нь амжилт өсөе. Тэгээ бүгд л сайхан идэвхтэй оролцоорой гэж хэлээ да.